За сайн мэцгаана уу. Эхлэн суралцагчийн Солонгос хэлний 2 дугаар хичээлдээ давтаа морилно уу. За өнөөдөр бүгдээрээ хичээл дээрээ үндсэн 14 гэгүүлэгчийн дуудлагыг нь тэгээд хэрхэн бичигдэх дарааллыг нь үзэх гэж байна. За Солонгос гэгүүлэгчүүд бүгдээрээ өөрийн гэсэн нэртэй. Тэгээд бид нар түүнийг нь Монгол галгаар хажууд нь бичсэн байгаа. За энэ гэгүүлэгч маань Киёг, Ниен, Дигот, Риэл, Мием, Биеп, Шиет, Иен, Чиет, Чиет, Киёг, Тиет, Пиеп, Хиет гэсэн ийм нэртэй гэгүүлэгчүүд байх нь. За тэгэхээр бүгдээрээ одоо эдгээрийн нэрийг нь тогтооход бас анхаарахаас гадна яг үгэнд яаж дуудагдж байна гэдгээр нь кирилл галхаараа сурах гэж бодож байна. Тэр нь бол хурдан байдаг. За энэ үгийн гэгүүлэгч үсэг маань Г-гээр дуудагдана. Үгийн ихэнд К үсэгтэй төстэй дуудагдах нь. За энэ Ниен гэдэг үсэг маань хэлний үзүүрийн инээр дуудагдана. Энэ өөрөөр хэлбэл хан, сан гэдэг үгэнд байгаа энэ гэдэг гэгүүлэгчтэй адилхан дуудагдана. За Риэл үсгийн ард илээр дууддаг юм дуудлага бас гарч ирэх нь. За Д гэр дуудаж болох энэ гэгүүлэгч байна. За энэ маань үгийн ихэнд Т төстэй дуудагдана. За ил юм уу ирээр дуудагддаг ийм үсэг байна. Риэл гэдэг үсэг. Дэвсгэрлүүл илээр дуудагдана. Дэвсгэрлэн гэдэг маань ордоо үгийн хамгийн эцэст нь орох юм уу? Эсвэл ардаа ихшиггүй, ардаас нь гэгүүлэгч орсон үед дэвсгэрлэн гэж хэлнэ. Ингээд дэвсгэрлсэн тохиолдолд илээр. За хоёр ил үсэг дараалж орвол хоёулынгийн илээр дуудана. Дараа нь мием үсэг маань эмээр дуудагдах нь. Альж тохиолдолд эм гэж дуудагдаж байна. Биеп үсэг Б-гээр дуудагдана. Үгийн ихэнд П төстэй. Ниен Риэл үсгийн өмнө эмээр дуудагдаж болно. За дараагийн үсэг Шиуд маань эсээр дуудагдана. Гэхдээ И, Я, Ё, Ю, Ю, Уи гэсэн хос шиг өмнө ишээр дуудагдана. За дэвсгэр үсэг болох юм бол Д-гээр дуудагдана. За Иен үсэг энэ нөгөө түрүүн гарсан эгшгээр эхэлсэн үеийг тэмдэглэдэг үсэг тийм үү? За энэ дэвсгэрлж яхаан бол хэлний үгийн эн гэж дуудагдана. Одоо манай монгол хэлний хаан, зан гэдэг үгний эн үсэгтэй адилхан дуудагдаж байна. Хамрын энээр дуудагдана. Эгшгийн өмнө дуудагдахгүй гэдэг бид нар түрүү үзсэн. За дараагийн гэгүүлэгч Жиэд Ж-гэр дуудагдана. Жохон З тал руугаач юм шиг сонсогдно. Тэгээ дэвсгэрлэх юм бол Д-гээр дуудана. Чиэд гэд. За энэ Ж үсэгний дээр нэг зартиг нэмсэнтэй адилхан. Ч. Дэвсгэрлэх юм бол бас Д-гээр дуудагддаг юм байна. Киёг К-гаар дуудагдана. Дэвсгэрлүүл Г шиг дуудагдана. Тиэд Т-гээр дуудагдж байгаа боловч дэвсгэр болсон үед Д-гээр дуудах нь байна. Пиеп П-гээр дуудана. Пионерын П гэдэгтэй адилхан харагдаж байна тийм үү төстэй. За дэвсгэрлсэн үед Б-гээр дуудах нь байна. Хиэд үсэг маань Х-гээр дуудагдана. Гэхдээ үгийн дунд гიშгийн хооронд маш сул дуудагдана. Бараг дуудагдахгүй шахуу. Тэгээ дэвсгэрлэх юм бол Д-гээр дуудагддаг юм онцлогтой юм байна. За энд би дэвсгэрлэн гэдэг юу вэ гэдгийг бас тайлбарлсан байна тийм үү? Үсэг ардаа, гэгүүлэгч үсэг ардаа гიშггүй байвал дэвсгэр үсэг гэж хэлж байна. Ард нь өөр гэгүүлэгч орж иж болно. Эсвэл үгийн төгсгөлд байж болно. За ингээд үндсэн гэгүүлэгчийнхээ саяны одоо үздсэн 14 гэгүүлэгчийнхээ бичих дарааллыг нь харъя. За Киёг үсэг ганц зурлагтай. Шууд ингээд нэг үзүүрээс нэгтээ доош нь зурчна. Тэгтээ хоёр янзаар бичигдэж байгаа. Яг 90 градусын өнцгтэй эсвэл 45 градусын налуу ингэж бичигдэнэ.
Ямар үед ийм тэгш өнцгтэй авах вэ гэхээр хэвтэй ихшгүүдийн урталт орохоор тэгшхэн дөрвөлжин бичигдэнэ. Тэгээ өгшгийг ингээд дотгош нь оруулж бичсааг харж байгаа. За иймэрхүү байдлаар бичигдэнэ. Хэрвээ хажууд нь босоо ихшиг байвал энэ гэвлэгч маань ийм хэвтэй байдлаар бичигдэх нэ. За энэ дээдлэгийг го, гү, г гэж уншина тийм ээ. Доотлогын к, ги, ко гэж унших жишээ. За хоёрдугаар үсэг маань энэ үсэг байгаа тийм үү? Дээрээс нь эхлээд ганцхан зорилго зурчна. Саллахгүй гэсэн үг шүү дээ. Дээрээс эхлүүлээд ингээд хоёр талын зурчна. За 3 дахь үсэг маань Д үсэг байгаа тийм ээ. Д үсэг маань хоёр зорилготой байх нь. Шууд нэг үзүүрээс нь эхлээд ингээ яагаад зурчихгүй аа гэхээр нөгөө л зарчмаа зурчихгүй тулд эхлээд дээдлийнх нь урдаас нь хойш нь зурна. Дараа нь уртлын доотлолтой нь зурна. Ингээ хоёр зорилгоор зурчна. За эр үсэг маань эхлээд Г үсэг шиг нэг зорилго зурлаа. Одоо урагш нь зурхгүй тулд урдаас нь хойш нэг зураад тэгээд нөгөө хоёр талын нэг мөсөн зурна. Ингээ 3 тасал зурах нь байна. За эм үсэг. За босоо нэг зураас дараа нь дээд талын хажуу талтай нэг удаа зураад 3 дахь зурлах нь болохоор урдаасаа хоошоо доотлыг ингээ битүүлж зурах нь. Доотлыг хамгийн сүүл зурдаг юм байна тийм үү? За Б үсгийг эхлээд хоёр босоо гэм зурна. Дараа нь дээдлийн зураас эхэл зурагдаг учраас дээдлээ эхэл зурчаад сүүлд нь доотлыг битүүлнэ. Урдаас хойш нь гэсэн зорилго зурна тийм ээ. За ингээд 4 зурлагтай үсэг байна. За эс үсэг заримдаа ишээр уншигддаг. Эхлээд налуу зурлаа, хажууд нь жижиг налууд зурлаа. Ингээд эс ишээр уншигддаг үсэг маань юм байна. За эн үсэг нөгөө хамрын инээр дуудагддаг хэсэгтэй. Зүгээр дугуй зурчихна. Тэгэл боллоо. Дараагийн гэвлэгч бичих дараалал байна. Ж үсэг. Эхлээд Г үсэг бичиж байгаа юм шиг бичээд тэгээ хажууд нь нэг жижиг зурлах зурлаа. Ингээд хоёр зурлагтай байна. Ч үсэг. Босоо тэгээд түрүүний Ж үсэг бичсэн дараалттай адилхан бичнэ. За энэ босоо зурлага бас хэвтэй байж болно шүү. Энэ босоо зартгийг хэвтэйгээр нь бас зурж болно. За К үсэг байна. К үсэг маань эхлээд Г үсэг шиг тэгшхэн дундаа нэг зураас нэмэгдсэн байна. За тэгээд Г үсгний адил хэвтэй үсгнүүдийн урд орох юм бол яг дөрвөлжин тэгш өнцгтэй зурагдана. Хэрвээ босоо үсгнүүдийн хажууд байх юм бол ийм налуу бичигдэнэ. Дугуурлахгүй яг бичгтээ бол шулуухан гэж бичээрэй. Ингээ 2 зурлагтай үсэг байна. За энийг харъя. К, Q, Q, К гэсэн үгэн дээр яг тэгш өнцгтэй бичигдсэн байна. Ки, Ко, Ка, Кя гэдэг дээр ийм налуу бичигдсэн байна. К үсэг маань. За дараа нь Т үсэг байна. За эхлээд дээдлийн зурлагуудыг зурдаг учраас 2 зурлагаа зураад тэгээд уртлын доотлолтой нэг мөсөн зураад ингээ 3 зурлагтай байна. Дараа нь пионерын П шиг П үсэг байна те. Солонгос хэлэнд F үсэг шиг үсэг байхгүй. Фабрик гэдэг үгэнд ордог шиг Ф байхгүй. За энэ П гэдэг үсэг байна. За дээдлээ зурлаа. Дараа нь босоо 2 шулуун зурна. Гэсний дараа сүүлд нь доотлын яг нийлүүлээд ингээд шулуун зураасаар урдаас хойш зураад П үсэг. За сүүлийн гэвлэгч маань Х. Босоо засдаг зурлаа, хэвтэй зурлаа, тэгээд дугуйгаа зурчна. Ингээд Х үсэг. За тэгэхээр энэ босоо зартгийг бас хэвтэйгээр нь бичиж болно гэсэн үг шүү. Түрүүний энэ Ч үсгийг бичсэнтэй адил босоо зартгийг бас хэвтэй бичиж болно. Одоо энэ
хэвтэй зураасныхаа дээр богинохон хэвтэй зураас зурах нь шүү дээ. За ингээд гүйгүүлэгч орсон үе болгоод бүгдээрээ уншиж үзье. За эхлээд А гişгээр амжилуулсан үеийг уншия. Ка, на, та, ра, ма, па, са, а, жа, ча, ка, та, па, ха. За тэгэхээр одоо та 14 гүйгүүлэгчээ дараалалаар нь тогтоох гэж байгаа бол яг энэ А усгээр амжилуулсан энэ дуудлагаар нь дарааллыг тогтоочих хэрэгтэй. Ка, на, та, ра, ма, па, са, а, жа, ча, ка, та, па, ха. За энэ дарааллыг тогтоох ямар ач холбогдолтой вэ гэхээр та бүхэн хэвлэмэл толиноос толичгээс үг хайх бол яг энэ дарааллаар үзнэ. Хайна. Тэгэхээр одоо чаагаар эхэлсэн үгний одоо урд нь бол раагаар эхэлсэн үг байна ч гэх тийм ингэж хайх нь шүү дээ. За тэгээд ихшгээр эхэлсэн үеүүдийг бол энэ иен үсгэн дээр а о гэдэг ингээд хайх нь шүү дээ. А я, о я, о ю, у ю, ö и гэсэн дараалалаар хайна гэсэн үг. За одоо тэгээд үсгүүдээ сайн чэйжлээд яваад гараа. Ко, но, до, ро, мо, по, со, о, жо, чо, ко, то, по, хо. Го, но, до, ро, мо, по, со, о, жо, чо, ко, то, по, хо. Ко, но, до, ро, мо, по, со, о, жо, чо, ко, то, по, хо. За эдгээрийг олон удаа уншаад тэгээ бичиж үзээрэй. За эдгээр үеүүдийг сайтар унших дадлага хийн. Мөн сайтар нүдэлснийхээ дараа үндсэн ихшгийг гүйгүүлэгч болгонд залгаж бичих дадлагыг өөрөө цээжээр хийж үзнэ. Өөрөөр хэлбэл ихшгүүдээ эхлээд цээжилсэн байгаа шүү дээ. А, я, о, ё, у, ю, у, ю, у, и гэдэг. За тэгээд энэ гүйгүүлэгчээ одоо дараалалаар нь үснүүдээ ингээд сайн цээжилснийхээ дараагаар энэ ихшгүүдээ өөрөө залгаж бичих нь шүү дээ. Жишээ нь ир гэсэн үсэг байх юм бол ра, ря, ро, рё, ро, рё, рүү, рю, рö, ри гэдээ өөрөө бичиж үзээд тэгээд нэг унших дасгал хийх нь. За ингээд энэ үеүүдийг сайн давтаарай. За одоо бүгдээрээ үг уншия. Энэ үгнүүдийг яаж унших юм болоо гэж. За өмнөх дасгалаа хийгээд гүйгүүлэгч үсгээ сайн цээжилсэн, бичих дасгалаа сайн хийцэн болвол одоо энэ унших дасгалыг хийх юм байгаа юм шүү дээ. За уншия. Коги, поги, кори, мори, оди, мади, ури, пори, нуна, нүгү. За уншиж болж гинүү. Дараагийнх нь куду, худу, качи, мачи, йоги, жоги, 마주, 자주, 아버지, 어머니, 휴가, 휴지, 가구, 가수, 부자, 피자, 라디오, 러시아, 코트, 코미디. 스스로, 스스로, 수수료, 수수료, 파스타, 파트너. 자, тэгэхээр энэ дан анхаараарай.
хэрвээ одоо нөгөө гадаад үг байх юм бол эс ч юм уу тэ авиг гаргахын тулд бид нар эсийн ардталд өө их шиг тэгийн ардталд өө их шиг ингэж бичиж байна. Тэгжээж нөгөө эс тэ гэдгийг нь уншигдана. Хэрвээ энэ үсгийг доор биччихсэн бол дээгэр уншигдах болчихно. Дэвсгэрэлж авч. Тийм болохоор заавал ингэж их шиг оруулж бичдэг байна. Дахиад уншия. Паста, патно, яги, 이어서 어리다, 버리다, 우거지다, 우그러지다, 마주서다, 마주치다, 바치다, 붙이다, 교로하다, 교류하다, 무료하다, 사치하다, 차지하다, 찌스러기, 후치기스. За ингээд үг уншихад дасглаа өөртөө дахин сайн хийгээрэй. Энэ бичлэгээ бас дахин давтаж үзээд иж болно шүү дээ, тийм ээ. За тэгээд одоо сайн уншиж чаддаг болтлоо үсгэнүүдлээд уншаад агаарай. За шинэ үг. За эдгээр шинэ үгүүдийг нэг мөр бичээд чийжлэх ёстой байгаа. За бүгдээрээ үзье. Ирвэхийг юу гэж хэлдэг юм бэ? На би гэдэг юм шүү дээ. Мод гэсэн үг. Одоо ургаан мод тийм ээ. Модон сандал гэдэгт ордог мод гэдэг үг. Наму. Гүүр гэдгийг тари. Шумуул гэдгийг моги. Моги гэдэг энэ эхнийхээ үеийн дээр жоох урт хэлж чинь тий. Арслан гэхэд саажа. Бороо гэвэл пи. Нялх хүүхдийг аги. За галт тэрэг бол гича. Цаг уур гэхээр гихүү. За энэ үгийн дундорж байгаа хээ үсэг ярианы хэлэнд одоо хүмүүс яриан дундаа яадаг вэ гэхээр баг хээ үсгийг хэлдэггүй. Тийм учраас гив гэсэн үг болчихно гэсэн. Гив. Цаг уур гэсэн. Эмэгтэй хүнийг ёожа. Ялаг пари. Шуудангийн маркийг упё. Мөчөр гэхийг кажи. Энд гэхээр йоги. За энэ үйл өгнүүд байна. Када ирэх. Ууда явах. Цаада унтах. Саада худалдан авах. Хада хийх. Маш өргөн хэрэглээний үйл өгнүүд байна, тийм үү? За мөн том гэсэн үгийг бас үйл үг шиг бичсэн байна. Да гэдэг төгсгөлтэй тий. За энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр том, жижиг, өргөн, нарийн гэсэн үгнүүд бол солонгос хэлэнд үйл өгтэй адилхан хуурдаг. Ерөнхийдөө их төстэй үйл үгийн нөхцлүүдийг авч хуурдаг. Тийм болохоор одоо тэмдэг үйл өгч гэж ярьдаг. За миний хувьд бол яг одоо ямар гэсэн асуултанд хариулагдаж байгаа учраас үйл үг гэж хэлэхэд хэцүү юм. Тийм учраас кда гэдэг бол тэмдэг үг том гэсэн тэмдэг үг гэж хэлж байна. За ингээд үзэг харах гэсэн үгийг бууда гэж хэлнэ. За үгүүдээ сайн тогтоогоод бичээрэй. За дараагийн дасгал сая гарсан шинэ үгнүүдэд давтах дасгал байгаа. За энэ юу гэсэн үгнүүд вэ гэдгийг орчуулж хэлэх нэ. Эхлээд энэ солонгосоор бичснүүдийг бол орчуулж хэлэхэд болно. Монголоор бичснүүдийг солонгос болгоод бичээрэй, хэлээрэй. Үгээ хэр зэрэг давтснаа шалгаарай. За ингээд даалгаварт үндсэн гээгүүлэгчийг сайтар нүүдэлж үе бичих дадлага хийх хэрэгтэй. Унших дасгалыг аль болох олон давтан хийгээрэй. Шинэ үгийг сайн тогтоож цээжээр бичиж давтаарай. За ингээ 2 дугаар хичээлээ өөрийн болгож маш сайн давтсны дараа дараагийн хичээлээ үзээрэй. Танд амжилт хүсье. Баяртай.